Сайн байцгаана уу? Дамиг тогтох гэдэг Баянзүрх дүүргийн 10 дугаар хонооны иргэн байна. Манайх хүнсний дэлгүүр ажилладаг 6-7 хүрэгчтэй 2018 оны 8 сард Хас банкны эко ногоон зээлээр цахилгаан халуугаар авч ирсэн. Тэгээд энэ цахилгаан халуугаарыг тавихаасаа өмнө хэрэглээнийхэн тогтоо нийлээд 90,000 төгрөг, дээр нь постер нүүрс 180,000 төгрөг гээд одоо 350,000 төгрөг багцааны зардал гардаг байсан. Өмнө нь манайх гадаа нам даралтын зуугаар халдаг байсан. Би 4 цаг тутамдаа галаа төлдөг. 9 хэлэхээр бол ер нь 3 цаг тутамдаа төлдөг. Яагаад гэвэл пар хөлдчихдөг учраас. Байнга халуун байх хэвээр. Ингээд би нойр дутуу байснараа миний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Дээр нь угаар утаа гээд зөндөө бохирдол байгаа. Санхүүгийн хувьд маш их хэмнэлттэй. Одоо нэг портрыг буулгахад чинь 180 заад боотол нь 180 шүү дээ. Тэгээд тэрнийг би сардаал төлчихээс биш дахиад дараа сар төлөхгүй шүү дээ. Би өвлийн 4 сар дахиад 180 буулгана шүү дээ. Тэгэхэд би яаж ийнэ гэхээр одоо манай тогны мөнгө нэг 300 гаруй мянган төгрөг гарангуут хөнгөлөөд 100-ыг нь хасчингууд би нэг 200 л төвшөөж байгаа байхгүй. Сард. Тэгтэл миний хэрэглээтэй цуг байгаа байхгүй. Тэгтэл би 180-аар нүүрс аван дахиад тогны мөнгө надад гарч ирж байгаа шүү дээ. Одоо тэгэл заримдаа тэл залгаж тий 80-90 мянга гардаг шүү дээ. Тэгэхээр чинь би зөвхөн тэр нь 100 мянган төгрөг зарцуулж байна. Тэгээд өөрөө цэвэрхэн, дулаахан, шүн зүгээр сайхан нойроо авчиж ийн чинь өдөржингөө ажил хийж байгаа юм чинь. Орой шүн босоод гал түлнэ гэдэг чинь чанга шүү дээ. Шал өөр шүү дээ. Одоо ингээд ийм гоё байранд амьдарч байгаа юм шиг одоо түлээ нүүрс үнэртэхгүй байна. Байранд байгаатай адилхан амьдардаг. Би өмнө байр авъя гэж боддог байсан. Одоо авах хүсэлгүй болсон. Одоо бол би 11 цагт дэлгүүрээ хаагаал өглөө 6-7 хүртэл мөтөн нойртой хондог болсон. Өдөр нь болохоор би цаг зав гарсан учраас цаг заваараа юм оёод оёдлчин болсон.